өнөөдөр холбогдох байнгын хороо хэлэлцлээ. За энэ хуулиас газрыг эзэмших, ашиглах харилцаатай холбоотой асуудал анхаарал татсаар байна. За улсын хурлын байгаль орчин хүмүүсийн аж ахуйн байнгын ороогоор газрын тухай багц хуулийн шинжилсэн найруулгын төслийг өнөөдөр хэлэлцлээ. Тэгэхээр энэхүү шинжилсэн найруулгын төслөөр ер нь бол газартай холбоотой аливаа харилцааг зохицуулна гэж харж байгаа. Тэр дундаа газрын үнц нь цаашдаа газрын харилцааг эдийн засгийн хувьд бол яаж харах вэ гэдэг байдлаар гишүүд нэлээд ярилцлаа. За хамгийн гол нь гишүүдийн хувьд өнөөдөр бол газар эзэмших, ашиглах тал дээр гадаад дотоодын аж ахуйн гэж иргэдийн харилцааг тэгш оролцоотой байлгах ёстой гэдэг дээр нэлээд маргаа өрнүүлсэн юм а. Нөгөө суур маань арай болоогүй цаг байна. Тэрийг янзалж яаж энэ асуудлыг эргэж ярив. Дээрээс нь энэ асуудал эдийн засгийн агуулга ихтэй. Эдийн засгийн байнгын ороогоор яригдах ёстой. Аюулгүй байдалтай холбоотой олон зүйл байна. Аюулгүй байдлын байнгын ороогоор яригдах ёстой. Тэгжээж энэ газрын цогц асуудлыг шийдэхгүй бол зөвхөн өдөө аж ахуйн байнгын ороо бид энэ газрын асуудал ингээ явах нь учир дутагдaltaй байна гэдэг санал гараад байна. Эзэмшүүлж болохгүй ер нь бол ашиглуулах хэмжээнд л байх ёстой гэдэг л ерөнхий санал гарсан л да. Яг үндсэн санаа нь бол Дэлхийн худалдааны байгууллагын хэлцээр ёсоор бол бид нэр харилцсан ижил нөхцөл тавьбал хастай бидэнд ашигтай зарчим байдаг л да. Яг бол бид нар цаашаа хөрөнгө оруулах ч юм уу, бид нар цаашаа гадаадад юм хийх ч юм уу. Тийм бол бид нар жишээ нь ийм шаардлага бид тавьж шүү дээ. Яг бол манайх ингэж адилтдаг. Танайх яагаад адилтдаггүй юм бэ? Яагаад илүү хүнд нөхцөл өгч байгаа юм бэ? Бид одоо жоохон юугаа өөрчлөх ёстой санагдаад. 20 жил болж байна. Монгол улсын иргэдийн хувьд бол бид нэр өмчлөх газараа өмчлөөд авцсан, эзэмших газараа эзэмшээд авцсан. Одоо газар маань 2 дахь тийм эргэлтэндээ орж байгаа. Тэр энэ тохиолдолд яах ёстой юм бэ гэхээр одоо нөгөө жинхэнэ иргэдийн бухимдаад байгаа. Жирийн иргэнд олдохгүй байгаа нөгөө газар чинь ямар замаар явж байна вэ? Нөгөө хээл хахуул, танил тал, газрын 8 гэдэг чинь юм чи юун дээр байна вэ гэхээр газрыг үнэгүй олгоод байгаа. Өнөөдөр энэ Улаанбаатар хотын газар, аймгийн төвүүдийн газар дээр хин хизээ мэдэгдэхгүй нэг хашаа атгацсан байдаг. Яаж авсан мэдэгддэггүй. Тэгээ энэ газрын 8-аа энэ үнэгүй аваад байгаа хээл хахуул өгөөд аваад байгаа газрыг зэгслэхийг ганц арга нь бол бид нар энэ дуудлага худалдаагаар өмчлөх гэж. Ус цэцэг ходог ус гэж нэг эзэнгүйдсэн газар байдаг шүү дээ. Дундын эзэмшлийн юм шиг мөртлөө эзэнгүй. Энийг одоо эзэмшүүлэх, одоо өмчлүүлэгч байдаг юм уу, ашиглагч байдаг юм уу тийм ээ? Аль нэгэн хэлбэрээр нь одоо эзэнд нь ойртуулах, эзэнтэй болох тал руу нь хуульчилж өгж байгаа юм байна уу? Худгийн орчмын газар бол нийтийн эзэмшлийн газартай байж байгаа. За энэ газартай холбоотой аливаа асуудлыг нэм үр болгоё гэсэн агуулгаар шинжилсэн хуулийн төслийг одоо хэлэлцэж байна. За өнөөдөр өмчлөгдсөн газар үнцэнгүй байгаа, газрын ченж олширч байна. Тиймээс далд эзэнсийг хумья гэдэг агуулгаар энэ хуулийн төслийг харж байгаамаа. Тэгэхээр бид нар нэгдүгээр бол энэ газар олголтын асуудлыг бол зарчмын одоо өөр төвшөнд гаргая гэж бодож байна. Жишээлбэл одоо нийслэлгээд тэгэхэд бид нар бүх шатнд жил газар олголт хийдэг байсан бол бид нар дүүргийн засаг дарганы газар олгодог эрхийг нэлээд хязгаарлаж өгч байгаа. Нийслэлийн хэмжээнд бол нийслэлийн засаг дараагаад газар олгодог байхаар жишээлбэл оруулж байна. За хоёрдугаар нэг зарчмын том асуудал бол энэ уул уурхайн газар ашигладаг холбоотой их асуудал, их проблем, их одоо тийм асуудлууд орон нутагт гардаг. Тэгэхээр энийг бид нар зохицуулахын тулд уул уурхайн одоо ашиглалтыг явуулж байгаа газарт ашигт мултмалын тухай хуулиар бол яг хөө тэр тусгай зөвшөөрөл юм авсан байдаг байж. Гэхдээ тэр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа газар дээр явуулахдаа бол газрын тухай хуулиар тэр газрынхаа асуудлыг зохицуулдаг байя гэсэн зарчмыг оруулж байгаа. За газрын харилцааг цаашаа зохицуулах шинжилсэн хуулийн төслийг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр цааш дөрвөлжлүүлэн хэлцэх юм а. Оюут толгой ордыг түшиглээд